Өглөөний мэнд хүргэе. Монголынхаа бүх эрчүүд, бүх сайхан аавууд, бүх ахмад дайчид, цэрэг, офицер, ахмад генералуудаа цэргийн баярын мэнд, эрчүүдийн баярын мэндийг хүргье. За энэ цэргийн баярын түүхийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болъё. Энэний талаар ярьж өгье. Монгол цэргийн өдөр буюу цэргийн баярын өдөр, мөн эрчүүдийн баярч гэж нэрлэдэг байгаа зүйл. Энэ баярын талаар түүхийг ярьж өгье. Монгол улсын орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсан өдөр 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Жанжин Дамдны Сүхбаатарын байгуулан удирдсан ардын цэрэгт Хяах хотыг чөлөөлжээ. 1921 оны 3 дугаар сарын 1-нд Монгол ардын нам байгуулагдаж 3 дугаар сарын 6-нд Монгол ардын төв гороо цэргийн штабын хамтарсан хурал хийж Хяах хотыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Улмаар мөн оны 3 дугаар сарын 14-нд Сүхбаатар нийслэл хүрээнд дэх ардын төр засгийн газарт илтгэсэн байна. Ийхүү Хятадын амин цэргийн удирдлагад Хяах хотыг байлдаангүйгээр өгөхийг шаардлагад хариу өгөөг байна. Улмаар Жанжин Сүхбаатар, Дэд Жанжин Сумьяанараа удирдуулсан цэргүүд 3 дугаар сарын 17-нд орой Алтан булгаас хөдөлж Хяах хотыг довтлсон байна. Жанжин Сүхбаатар хотын гадуур харуул манаа тавьж хоноод маргааш буюу 3 дугаар сарын 18-ны өглөө ардын журамт цэргүүд Хяах хотод орсон байна. Одоо байлдаад Хяах орчинд сарин дарсан Хятадын амин цэргийг бомбцэнд Нанзад нарын удирдсан цэргүүд мөрдөн хөөж баггүй хохирол учруулсан байна. Үүгээр ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлд анхны ялалт байгуулсан. За нөгөө нэг Жанжин Сүхбаатарын 10,000 гамиг 400 монгол цэргээр ялсан түүх гэдэг дом байдаг да. Энээс эхлэлтэйгээр 3 сарын 18-нд Хяах хотыг манай монгол цэргүүд Хятадын гамин цэргүүдийг устгасны баяр болгож одоо ингэ тэмдэглэж эхэлсэн байх нэ. Сүүлд нь цэргийн явдлын яамны сайд бүх цэргийн жанжин Маашал Хорлоогийн чой болсон Монгол ардын ховсгол цэргийн ойн баярын өдрийг тухай тогтоолго гарах хүсэлт тавьсны дагуу бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын ховсгол цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол ардын журамт цэрэг Хяах хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг ховсгол цэргийн баярын өдөр болгон жил бүр улс нийтээр албан ёсоор тэмдэглэх тогтоол гаргаж энэ өдрийг цэргийн албан хаагчдаг амралтын өдөр болгохоор болсон байх нэ. Харин 2003 оны 12 дугаар сарын 18-нд Монгол улсын их хурлаас батлан гаргасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрөөлийн тухай хуулиар 3 дугаар сарын 18-ныг зэвсэгт хүчний өдөр хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдaltaй гэж үзэж батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй оруулах тангараг өргөгж байгаа цэргийн алба хаасан хаах бүх нийтийн баяр болгох үүднээс 2011 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1-ийн 2-ын зэвсэгт хүчний өдөр гэснийг Монгол цэргийн өдөр болон нэмэлт өөрчлөлтөнд оруулсан байх нэ. За ингээд орчин цагийн зэвсэгт хүчин ингэж үүссэн байх нь 3 сарын 18 энэ эрчүүдийн баяр цэргийн баяр нь бас нэг ийм түүхтэй байх нэ. За ингээд Монголынхаа бүх эрчүүдтэй 8 настай балчраас 80 настай буурал өвгөө хүртэлх удахгүй цэрэгт явах балчир хүүхдүүдтэй цэрэгт явсан залуустаа цэргийн албыг дүүцүүлэн хаасан эрчүүдтэй үн цэргийн албаас зугтсан эрчүүдтэй бүхэл Монголынхаа эрчүүдтэй цэргийн баярын мэнд хүргье. Монгол эрчүүдийн баярын мэнд хүргье. Сайхан баярлаарай. Мөн тэгээ муугар утгад ямар нэгэн асуудал дайн дажин боллоо гэх тэгэл өөрхийн эрчүүд бүгд л явна шүү дээ. Тэгэхээр бүгдэнд нь ялгуурлахгүйгээр баярын мэнд хүргье. Бүгд сайхан баярлаарай. Харигтарс битээ угаарай.